Оюутлогын хянах шалгах төр хороо албан ёсоор байгуулагдаад яг өнөөдөр ингээд 3 сарын нүүрийг үзэж байна. За оюут толгой төсөл бол өөрөө одоо Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа одоо хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт. За хянах шалгах төр хорооны хувьд бол яг үндсэн 2 сэдвийг бид нэр хүрээх хязгаараар авсан байна. Онтрэ дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ заашгүй байгуулах ёстой. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ойлгомжтой болгож тогтоох ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаарт хувийн зэвсгийн зээлийн хүүг бууруулах гэсэн үндсэн 2 сэдвээр бид нэр 3 сарын турш бол хянах шалгах төр хороо бол нэлээд ачаалтаа ажиллаж байгаа. Өнөөдөр бол 60,000 орчим хуудас нотлох баримт цуглуулах хүрээнд бол ирсэн байна. Гэхдээ энэ хянах шалгах төр хороо хуралд одоо энэ үйл ажиллагаагаа явуулж явах явцад ямар нэгэн гадны нөлөөлөл орж ирэх тохиолдол бүрд бид олон нийтэд мэдээлнэ гэсэн одоо агуулгын хүрээнд бас өнөөдрийн мэдээллийг хийж байгаа. Яг энэ хянах шалгах төр хороо үйл ажиллагаагаа ингээд 3 сар явуулж явах хугацаанд бол итгэмээргүй явдлууд бас тохиолдож байна. За сүүлийн 2-7 хоног хянах шалгах төр хорооны дарга яг миний хувьд за үл таних хүмүүс за миний баримтжуулж чадсанаар бол 9 автомашин за үүнд бол нэлээд олон хүмүүс байх шиг байна. Нэлээд том баг байна. Өдөр шөнөгүй одоо даган мөрдөж байгаа. Ийм тохиолдол гарлаа. Сүүлийн 2-7 хоног бүгдийг баримтжуулж авсан байгаа. Тэр дагаж мөрдөж байгаа автомашинуудыг бүгднийг баримтжуулж аваад за тэр баримтуудыг буцаад би нийслэлийн автоёрын хэрэгсэл бүртгэл хяналтын төвд тэр машины дугааруудыг бүгдийг шалгуулсан. За би та бүхэнд өнөөдөр баримттай ирнэ. 5896 ОЕО 3602 ОЕТ 5892 ОЕО 7406 ОНК 2983 ОАТ 8643 ОЕН 7935 ОНК 8726 ОЕА 4829 ОЕТ гэсэн ийм 9 машин яг миний баримтжуулж авч чадсанаар миний мэдснээр сүүлийн 2-7 хоногийн турш одоо миний байгаа газар ер нь бол 24/7 өдөр шөнөгүй дагаж мөрдөж байгаа ийм ноцтой бас зүйл тохиолдож байна. За энийг бол би нийслэлийн автоёрын хэрэгслийн бүртгэлийн хяналтын төвд энэ улсын бүртгэл дээр байна уу гэд та нар бүгдээрээ мэдж байгаа смарт карт сегмент гэж байдаг те. Смарт карт сегментээр ороо шалгахаар бүртгэл байхгүй. Тэгээ албан ёсоор энэ машины дугаарууд улсын бүртгэл дээр албан ёсоор байна уу гэж шалгуулсан. За хариун дөнгөж энэ нэгтгэд ирсэн. Энэ 9 дугаар дээрээс ямар ч машин улсын бүртгэл дээр байхгүй. Нэгсэндөө дандаа хуурамч, халахвч дугаартай ийм машин одоо нэгсэндөө 7 хоногийн турш хянах шалгах төр хорооны дарга дээр одоо нэгсэндөө гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ийм ноцтой зүйл баримтжуулж үлдлээ. За хянах шалгах төр хороо үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл орох тохиолдол ерөөсөө байж болохгүй. Энэ бол өөрөө хуулиараа хориотой. За нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглал байдаг. 3 дугаар зүйл дээр хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй амьдрах, халдашгүй байх. За яг үүнээс улбаасан Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр ч гэсэн хүн бүрийн халдашгүй байдлыг хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн энэ хүн бүрт халдашгүй байдлыг хуульчилж өгсөн байдаг. Энийг бол ноцтой зөрчсөн гэмтрэнгийн шин чанартай үйл ажиллагаа гэж би хувьдаа дүнхээс өөр одоо аргагүй байдалд орж байна. За хянах шалгах төр хороо бол за оюут толгойтой холбоотой Монгол улсын эрх ашгийг хангуулах, оюут толгой төсөл дээр Монгол улсын эрх ашгийг хангуулах үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр байгуулагдсан. Тэгэхээр үүнтэй холбож тайлбарлахаас өөр надад тайлбар алга. Ер нь ингэж мөрдөж, хууль бусаар мөрдөж мөшөх нь амь насанд зал хийсэн байж гэж үзэхээс өнөөдөр ийм аргагүй байдалд хүрч байна. Хүнийг ер нь одоо хуулиас гадуур мөрдөх мөшгөх хуулийн зохицуулалт ерөөсөө байхгүй. Тэгэхээр энийг бол зөвхөн хянах шалгах төр хороо биш, бас парламентын халдашгүй байдалд хэвийн үйл ажиллагаанд бас одоо ноцтойгоор халдж гин гэж хувьдаа бол дүгнэж байна. За хянах шалгах төр хорооны үйл ажиллагаанд бас хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролцсон үйл ажиллагаа гэж одоо хувьдаа дүгнэхээс өөр одоо аргагүй байдалд орж байна.
Тэгэхээр энэ асуудлаар за нотлох баримтын хүрээнд аудио болон видео хэлбэртэй дүрстэй бүх баримтуудыг бол би хуулийн байгууллагад бол хандсан байгаа. За мөн одоо өнөөдөр за энэхүү мэдээллийн дараа улсын хурал дахь тусгай хяналтын дэд хороо болон халдшгүй байдлын дэд хороонд аль бие ёсоор бас хандаж байна. За хуулийн байгууллагаас гарах дүгнэлт гарах алхам бүрийг бас та бүхэнд би цаг бүртэн тухай бүртэн мэдээлж явна. Яагаад гэх юм бол хянаш шалгах үйл ажиллагаанд хөндлөнгийн нөлөөлөл орохгүй. Тэр бүрийг бас хянаш шалгах төр хороон дээр бас 11 гишүүн за цаана бас нэлээд олон хянаш шалгах шинжээч нар 60 мянган хуудас нотлох баримтын хүрээнд бас ажиллаж байгаа. За тэгээд эцэст нь бол тэгээд яг үнийг хэлэхэд энэ завшааныг ашиглаад бас одоо яг энийг үзэж байгаа одоо олон нийтээсээ бас ганцхан зүйлийг хүсмээр байгаа. Мэдээж улс төрийн одоо маш олон зүйлүүд одоо яг энэ үед болж байна. Гэхдээ энэ оюут толгойн асуудал эцэслэгтэл анхаарлаа оюутлогоос битгий салгаач гэж чин сэтгэлээс бас хүсмээр байна. Бас эцсийг нь үдтэл энэ асуудлыг шийдлэн гартал хянаш шалгах төр ороотой бас хамтдаа байгаасаа гэж чин сэтгэлээсээ бас хүсэж байна. Нэг нь та Монголын ирэх шиг төрчөөд байна гэж яаж төрсөн баримтаар хоёрт нь энэ олон хоногийн хугацаанд нарийн машинууд дагаад хатгаяа төрийн хамгаалалт хүсэхгүй байгаа. Би таны бол бодлоо хийж бодож байна. За ямар ч хэлсэн би за тэгэхээр ямар ч хэлсэн энэхүү одоо гүйцэтгэх ажиллагаа гэх юм уу мөрдөн шалгах ажиллагаа миний хувьд өөрөө би ажигласнаас хойш бүгд зүйлийг өөрийнхөө хэмжээнд баримтжуулж авсан байгаа. Гэхдээ энэхүү баримтыг би бол хуулийн байгууллагад цагдаагийн газар аль бие ёсоор бол өгсөн. Тэр төрийн хамгаалалт шийдэх хэсгийг нь ямар ч хэлсэн хяналт улсын хурал дахь хяналт шалгал тусгай хяналтын дэд ороо болон халдшгүй байдлын төр хорооны бүрэн эрхийн хэмжээнд тэд нэр өөрсдөө шийдэх байх гэж бодож байна. Ямар ч хэлсэн өнөөдөр энэхүү мэдээллийн дараа аль бие ёсоор за улсын хурал дахь энэ хоёр дэд хороонд хандж байгаа бас. Оюут толгой ер нь яг ийм оюутлогын асуудлыг хүндсэн ус төрчдөр юм нэг бас нөлөөлөл явуулаад идэх юм уу? Олон улсын шүүхтэр ч гэсэн юм яригдсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг үнийг хэлэхэд би хаанаас энэ үйл ажиллагаа явж байгааг би мэдэхгүй байна. Өнөөдөр надад одоо жишээлбэл баримтын хүрээнд бол ямар ч хэлсэн миний ажигласнаар баримтжуулж авснаар ийм улсын бүртгэлгүй хийсэн машинтай этгээдүүд дагаж мөрдөж байгаа. За миний бас офисын байгууламжинд цоожийг бас эвдэлж орохоор залхийс орохоор оролцсон энийг бас баримтжуулж авсан байгаа. Тэгэхээр хаанаас гэдгийг мэдэхгүй хуулийн байгууллага тогтоох бах. Хуулийн байгууллага тогтоосон шийдвэр болгоныг та бүхэнд би олон нийтэйгээр нийлэлтэд бас та бүхэнд хэлж явах болно. Уучлаарай бусад сэтгүүлчдээс гэж байна. Яг үнийг хэлэхэд өнөөдөр би бол мэдэхгүй байна. Хаанаас явуулж байгаа, хаанаас ийм гүйцэтгэх ажиллагаа, ийм том багаар олон нийтээр ингэж явуулж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн би оюут толгойн асуудал дээр хянаш шалгах төр орооны дарга болсноос хойш энэ явдал нэгсэндээ тохиолдож байгаа. Тэгэхээр хуулийн байгууллага энэ дээр аль бие ёсоор дүгнэлтээ гаргаж бас олон нийтэд хэлэх ёстой болоод гэж байна. Ажлын хэсгийн үр дүн уурах гэдэг юм уу энэ одоо эрсдэл байна гэж харж байна. Дээрээс нь одоо бас засгийн газар огцрох магадлал өндөртэй гэдэг юм уу ийм асуудал яригдж байгаа. Хэрвээ засгийн газар огцрол энэ ажлын ер нь үр дүн яаж нөлөөлөх бол эрсдэл юу вэ? За оюут толгойн асуудал засгийн газар ямар байснаас үл хамаарч байсаар л байна. Тэгэхээр бид нар одоо Монгол улсын эрх ашигыг төлөөлж байгаа парламент болон засгийн газар бүгдээрээ л нэг эрх ашиг Монгол улсын эрх ашигыг хамгаалах ёстой. Тэгэхээр нэгдсэн байр суурьтайгаар Рио Тинто компанитай хилцээрт орж энэ зээлийн хүүг нэгдүгээрт бууруулах, хоёрдугаарт онтро дээр шинэ гэрээ хилцээр хийх асуудлыг бол цаг алдалгүй заавал хийх ёстой. Энэ засгийн газар дээр хэн ерөнхийсэд байхаас үл хамаарч Монгол улсын эрх ашиг хангагдах ёстой. Оюутлогоогоос хүртэх одоо үр өгөөжийг бид нэр өөрсдийн хэмжээнд дээшлүүлэх ёстой. Байр суурь хэвээр. Өөрөөр хэлбэл одоо сайдмарыг шавсан ч юм уу тийм Монгол улсын эрх ашигын эсрэг зогсож байгаа тийм байр суурь илэрхийлж байгаа бол байгаа юу?
Бүгдээр ямар ч гэсэн бүгдээрээ хилцээрт орно гэж хэлж байгаа. Тэгэхдээ хамгийн гол нь ажлаа хурдан эхлэхгүй бол хилцээртэй яаралтай орохгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. Зээлийнхүү өөрөө гэрээгээр болгосон хугацаатай. Тийм учраас л энийг одоо яриад байгаа юм л та. Тийм учраас бид нэр хянах шалгах төр ороо байгуулсан шүү дээ. Заавал хянах шалгах төр ороо хэрвээ байгуулахгүй байсан байж болох байсан. Энэ асуудал нь урагшлахгүй. Би энийг ярьснаас бараг жил болж шүү дээ. Урагшлахгүй байгаа учраас бид нэр хянах шалгах төр ороо парламент нэгсэндөө авч болох бүх арга хэмжээг тултал нь авах ёстой. Тийм ч учраас хянах шалгах төр ороо байгуулсан. Газрын дараах одоо тухайлбал энэ оныг дууссан байсан ч гэсэн бид нар зээлийн хүүгээ бууруулах боломжтой. Бид нар одоо хугацааг нь тэгэхээр хилцээрт орох субъект бол Монгол Улсын засгийн газар байгаа тийм. Тэгэхээр парламент бол Монгол Улсын засгийн газар хилцээрт ороход бид нар хяналт шалгах үйл ажиллагаагаа хийн. Бас Монгол Улсын бас дэмжлэг үзүүлжил ингэж ажиллана. Бид нар хилцээрт орох субъект бол биш. Тэгэхээр бид нар одоо хяналт шалгах төр орны хурал дээр ч гэсэн засгийн газрын болон нөгөө талын одоо хилцээрийн тактиктэй холбоотой асуудлыг бид нэр огт хүндэхгүй. Энэ бол засгийн газрын өөрийнхөө асуудал. Засгийн газрын тэр хилцээрийн тактикийн асуудал бид нэр ерөөсөө орохгүй. Бид нэр хянах шалгах үйл ажиллагааыг хийн. Засгийн газрыг шахна. Цаг хугацаанд амжиж энэ хоёр дээр заавал шийдэл бид нар Монгол Улсын эрх ашигыг хангасан үр өгөөжийг дийлсэн шийдвэр заавал гарах ёстой гэсэн байр суурьс хизээж урахгүй гэж хэлж байна. За та бүхэндээ баярлалаа. Монголын эрхийг ойлгоё.